За ер нь биржийн хуульд өөрсдөө оруулахыг бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ хэд хэдэн асуудал байна шүү. За нэгдүгээр асуудал нь 13 дээр та нар энэ бартраар 8 хийх эрхээ авах гэж байгаа юм байна л да. Тэгээ энэ дээр улсын их хурл шийдвэрлэж болно гэж орсон нь яг ямар агуулгатай гэж ойлгох юм. Тэгээ нэг ойлгочмоор. Хоёрдугаарт яагаад энэ биржийн арилжааны дундаж үнийг баримтлана гэдгийг яагаад хассан гэдэг ч бас нэг тодруулчмаар. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт энэ сүмийн энергийн хуулийг яагаад хүндсэн бэ? Сүмийн энергийн хуулийг биржийн хуультай уялдуулж нийцүүлж хүндсэн гэсэн асуудлыг сайд уншчих юм. Тэгээ энэ одоо нэг хууль оролдохороо ингээл дагуулаад агентлаг байгуулад байдаг асуудал юу гэж ойлгох? Төсвөн хаана? Энд чинь зүгээр нэг ажлын албатай байсан комисс шүү дээ. Энэ бол. За нэгдүгээр асуудал. За төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах чинь бол нэгдүгээр асуудал. Зорилго нь юу юм? Яагаад байгуулах гэж байгаа? Төсвөн хаана? Үйл ажиллагааны төлөвөө хаана? Бүдүүх зураг нь хаана? Ямар бүрэлдэхүүнтэй ямар хичнээн хүн ажиллах юм? Одоо байгаа тэр ажлын албан чинь хэдэн хүн ажиллаад байгаа. Одоо санхүүжил нь хаанаас гарч байгаа. Тэгээ зүгээр ингээд биржийн хууль оролдонгуудаа ингээд агентлаг байгуулна гэж чинь яг зүгээр танд нэг үгүй хэлэх нь бол хуулийн хулгай гэдэг шүү. Тэгээ одоо энэ хамтарсан засгийн газар ч одоо ингээд яагаад тах ингээл нэг юм хийгээл ингээл орон тооны юмэл нэг юм хийгээл ингээл бүтцсэн юмэл ингээ явах юм. Тэгээ бид ч уг нэг цомхон засагтай бай. За ухаалаг цомхон засагтай бай гэл одоо та нарын 24-с 28 оны засгийн газрын төлөвлөгөөнд тэгж орсон шүү дээ. Тэгээ яг хийхдээ ингээд дандаа эсрэгээр орж ирнэ. Тэгээ энэ дээр нэг хариултаа авчаа тодруулъя. За хариулт 3 номер Туан сайд. За гавь гишүүний асуултанд хариулъя. За 13 дээр тий нөгөө одоо нэг заалт тэр нөгөө өмнө батлагдсан байсан. Тухайн үедээ энэ нөгөө гашуун цохот ганц модны хил холболтын төмөр замын одоо ажлыг урагшлуулах хүрээнд одоо Нямбатар сайдыг байх үед энэ асуудал шин заалт орсон. Тэр нь болохоор төмөр замын суур бүтц эзэмшигч компанитай гэрээ байгуулах гэсэн заалт байсан. Энэ заалтыг хасаад одоо оронд нь бол энэ төрийн болон төрийн эмчийн оролцоотой хуулийн этгээд нийгмийн эдийн засгийн ач холбогдол хийгээд томоохон төслөтөр бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээг засгийн газар өргөн мэдүүлснээр их хурл шийдвэрлэж болно гэдэг. Тэгээ энэ дээр бол нөгөө одоо маш олон засгийн газрын 14 мега төсөл. За дээрэс нь одоо сая бас бүсчилсэн хөгжлийн анх дахь уулзалт Архан гайд за мөн орон нутгуудаас маш олон зүйл ярьж байгаа. Энэ дотор ер нь л нийгмийн шинжтэй асуудал дэд үтсийн одоо хөрөнгө оруулалтыг маш яралтай хийгээч гэдэг ийм асуудал байгаа. Манай хууль эрх зүйн одоо хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй. Тухайлах юм бол уул уурхайн бүтээгдэхүүнээ бид нар борлуулад амнаа таваад түүнийг баялагын санд төвлөрүүлээд тэндээсээ хуваарлт хийх замаар юм уу эсвэл улсын төсвөөр хийх гэсэн ийм хоёр л сонголт байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар гавьтай одоо дөрвтэй өөрчлөлт асуудал шийдэх юм байдал оруулж ирж чадахгүй байгаа учраас энэ асуудлыг засгийн газар тухайлах юм бол бүсүүдийн асуудлыг эренблээд юм уу эсвэл засгийн газар дээр 14 мега төслөөс шийдвэрлэх асуудлаа оруулж ирээд саяны гашуун цохот ганц модны хил холболтын хилцээр баталдагчээр их хурлын шийдвэрээр батлагдаад явбал илүү хэрэгжил талдаа илүү болох юмаа гэдэг үндслээр энэ заалтыг оруулж ирсэн. За Цөмийн энергийн агентлагтай холбоотой асуудал дээр бол нэг зовлонтой асуудал байгаа нь энэ олон улсын атомын энергийн агентлагаас биднээс одоо маш олон одоо шийдвэрүүдийг нэгтэг, мэдээллүүдийг нэгтэг. За дээрэс нь бид нар энэ саяны Орона групптэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байна. Цаашлаад бид нар энэ Чехтэй хамтарсан Хятадтай, Оростой гэдээ маш олон одоо энэ цацраг идэх ашигт малтмлын хайгуул, олборлолт хамтарсан хөрөнгө оруулалтын асуудлуудыг яригдахад энэ дээр яг хэрэгжүүлэгч агентлаг бол зайлшгүй хэрэгтэй байгаа маа. Өмнө нь 103 хүнтэй агентлаг байж байгаа татан буугдаад явсан. За одоо бол боловсролын сайдын хүрээнд байжгаад манай эрхлэх асуудлын хүрээнд ирсэн цөмийн энергийн одоо хариуцсан комисс ажиллаж байгаа. Энэ комисс бол 27 хүнтэйгээр үйл ажиллагаа комиссийн
ажлын алба гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгвэл бид нар энэ дээр агентлаг болголоо гэдээ энэ оронтой бол нэмэх төсвийн боломжч байхгүй, яг тэр хэвээр нь хадгалаад үйл ажиллагааг нь явуулах гэсэн ийм одоо концепцээр оруулж ирж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ажлын алба агентлаг болгоод тий 33 хүнтэй юм шүү. Хүний бүрэлдэхүүнтэй. За дээрэс нь бас энэ манай яам руу энэ комисс шилжиж ирсэнтэй холбогдуулаад энэ асуудлыг хариуцсан байцаагч нар орон тооны одоо салбарын хяналтын 9-ээр нэмхэн 6 гэдэг ийм 15 байцаагч одоо жишээлбэл харьяалалгүйгээр одоогийн байдлаар энэ ашигт малтмал газрын төсний газар төр харьяалалтай байх гэсэн иймэрхүү асуудлыг шийдэх ийм одоо зайлшгүй нөхцөл тулгамдаад байгаамаа гэдгийг бас хэлье. За ган үе гүшүүн тодруулсан. Яг танилцуулга дээр чинь ийм юм яваад байна л да. Цөмийн зэвсгийг үйл дэлгэрүүлэх батганы хэлцээрийн дагуу Монгол улс засаг идэвхтэй ашигт малтмалын борлуулалтын мэдээ тайланг олон улсын агентлагт хөрвүүлэх үүрэг хүлээсэн тул уг харилцааг босромгүй болгох шаардлагатай гэдээ орсон байгаа байхгүй юу. Тэгээ таны ярьж байгаа юм чинь тэгээ танилцуулга дээр байгаа хоёр юм чи хоёул зөрөөд байна л да. Тэгээ асуугаад байгаа. Яг ойлгож байна. Тэгээ одоо энэ бас энэ яалчгүй одоо бид нар шинэ ордуудаа ашиглавал бас зөв байх л да. Гэхдээ агентлаг байх юм байгуулах хэмжээний асуудлыг үйл гэдэг дээр л эргэлзэж байна. За ойлголоо, баярлалаа.